өрөөдөрөө мистик хүүг харадуулаарай энэ тэндгүй инээд бэлхэж эрхэмнэнд хүүхдүүд баялан энэ бол мөнхийн хотхон эргэлдэг бидний дотны найз хүүхэд бүрийг хайлан би хөгжөө баярыг түгэн би найзууд бүхнээ тойруулаад наадам тоглох дуртай би зүг амьдрал зүг хүсэл зүг бүхнийг бид түгэн бид бол ханы хүүхдүүд хаан улсыг ихэмээгээ мөнхийн хотхон мөнхийн хотхон бидний найзууд мөнхийн хотхон итгэж найзууд мөнхийн хотхон үргэж хамтдаа тэрийг хатаа нэстэггүй нааш ирж юм бүх шудархан басан ямар гоё юм бэ мөнхийн хотыг итгэж тийм байна ямар гоё юм бэ Мөнхийн хотын нэвтрүүлэг эхэлж байна. Энэ удаагийн дугаараар найзын дугаалангаараа хүүхдэд тав бүхэнтэйгээ уулзаж авиацлог хүүхдүүдийг танилцуулах гаднаа тэгээд Монголын хүүхдийн урлаг бүтээх төвийн Сүрлэн наамлын ангийн бяцхан авиацлог хүүхдүүдийг тав бүхэнтэйгээ уулзуулъя. Тэгээд сайнаа чамаа хэн гэдэг вэ? Өөрийгөө танилцуулаач. Намайг Холон гэдэг. Тэгээ би 8 настай. Хаан сурдаг юм бэ? Сандад сурдаг. Санд сургуулийн хэдгээр ангийн? 4-р анги. 4-р анги гэдэг бол дараа 3 2 1 гэсэн 3 ангийн дүүтэй том байна юм биш үү тий? За тэгвэл хоёулаа Сүрлэн наамлын ангийнхаа тухай яриад тэгэхгүй дугуулгынхаа тухай. Ингээд Сүрлэн наамл нь болохоор ингээд тийм ингээд сүрлийг ингээд цэцэн бицэг дээр хийгээд тэгээд найз нөхдөд ингээд бэлэг дурсгал болгож өгч болдог. Тэгээд нөгөө ингээд зарим ингээд навч зэрэг ингээд цэцэн бицэг ингээд байгалыг ингээд яасан. Хараасан. Бүтээл хийж болт юм тийм ээ. Тэгэхээр хүүхдүүд бас сүрлээр наамл хийхээр бас сайн ойлгохгүй байж магадгүй хоёулаа ирэхээр сүрэл гэж юу болохыг найзуудаа хэлж өгдөг хөө. Зүрх найзууд маань сүрэл гэж бас юу болохыг мэдэхгүй байгаа хоёулаа сайн тайлбарлаж өгдөг хөө. За чи тайлбарлаарай. Энэ сүрэл гэдэг нь тариалан талбайд ургадаг. Тэгээд энэ дээд хэсгийг нь хүмүүс дээд тариаг нь хүмүүс хурааж аваад тэгээд бодоо олох нь ашигтай харин үлдсэн хайдал хэсгээр нь хүүхдүүд ингээд наамл зэрэг эдрийг хийж болдог. За тэгвэл энэ доотлын жишээр нь Сүрлэн наамал хийдэг байх нэ. Тэгэхээр би өмнө нь цаасаар наамал хийхийг би харж ирсэн. Бас өөрөө цаасаар наамал хийжсэн. Гэтэ би хизээж өмнө сүрлээр наамал хийжсэн гэж сонсож байгааг юм байна. Нөгөө сүрлийг ингээд эндүүдэд ингээд хийчдэг. Тэгээд нөгөө Сүрлэн наамл нь бас ингээд эндүүдэд ингээд цэцэг мэцэг наагаа хийж болдог. За тэгвэл холонгийн хайраад байгаа цэцгийг харуулъя тийм ээ найзуудаа хоёлаа. Нэг хийж байгаа. Цэцэг хоёр дундаа. За энэ цэцэг бол сүрлээр хийсэн цэцэг наамал байна. Сүрлэн наамал. Тэгэхээр болоо сүрэл бол ийм цагаан шаргал өнгөтэй байх юм. Гэтэл энд байгаа цэцэг болохоор цагаан өнгөтэй, улбар шар өнгөтэй, ногоон өнгөтэй, бор өнгөтэй байна. Яаж ингэж өнгөнд оруулт юм бэ? Нөгөө сүрлийг ингээ эхлээд ингээ нөгөө арилгаж цэвэрлдэг. Тэгэхээр нэг газар авч өгөө тэгээд тэнд байгаа хүмүүс нь ингээ өнгөнд оруулдаг. Нэг газар аваач өгөөд хүмүүс өнгөнд оруулдаг гинэ. Чи тэр газрыг мэдэх үү? Мэдхгүй мó. За ямар ч гэсэн тэгвэл сүрэл буддаг ахигч нар маань сүрэл будаад буцсан сүрлээр нь ийм гоё бүтээл хийдэг байх нэ. Тэгэхээр ингээ харахаар яг цаас шиг харагдаж байна тийм ээ. Гэсэн мөртлөө хоёр өөр талтай өнгөтэй болохоор сүрэл гэдгээ шууд мэдэгдэж байна. Тэгэхээр сүрлээр ингэж хийх юм хэцүү байдаг уу? Наамал хийх? Наамл хийхээр намархан байдаг ш. Тийм үү. Ер нь чи яагаад сүрлэн наамлын дугааланд орж хичээллээ гэж бодсон? Яа тэгээд сонирхолтой тэгээд зарим хүмүүст ингээ бэлэг дурсгал болгон өгч болдог. Тийм үү. Тэр ингээ надад хүн сүрлээр юм хийгээ бэлгэлэхэд би бас их баярлах юм байна. Мэдээж өөрийнхөө хийсэн зүйлсийг бусад бэлгэлнэ гэдэг маш гоё баяр хөөргийг бэлгэлдэг тийм ээ. Энэ болохоор юу вэ? Наач болохоор сүрлэн нөгөө ингээ яхан нөгөө яад наач хийсэн. Тэр энэ баага гаргахын тулд маш жижигэн сүрлээ хажсан юм шиг харагдчих. Тэгсэн үү? Тэр маш их жижигэн ажиллагаа ихтэй юм байна тийм ээ. Чи юу ямар бүтээл хийсэн бэ? Ер нь л тэр бүтээлийг л хийсэн. Тийм үү. Чи сураад хэр удаж байгаа? 1 сар болж байна. 1 сар болж байгаа маа. Тэгвэл чи ингэж гоццгийг чадна гэсэн үг юм биш тийм ээ? Тэгвэл надад бас найзууд маань заагаад өгдөх үү?
Эхлээд энийг ингээд баг зэрэг чиглэх хэрэгтэй. Гэхдээ бүр их норгож болохгүй тэгвэл саван тогтдоггүй. Би энэ сүрлээ би хийчихөө. За тэгвэл би ч гэсэн сүрлээ. Альт нь норох уу? Юу ч гэсэн энийг ингээд гол хэсэгт нь норгож өгдөг. За тэгвэл гол хэсэгт ингээд сүрлээ баг зэрэг норох юм байна. Их норгол яг үлээ Саван тогтохгүй. Цаван тогтохгүй юм байна. Тэгэхээр эхлээд нөгөө энэ жаахан жижиг авна. Тэгээд дараагийн хэсэг нь яг ингээд төгсгөл дээр нь ингэж нуглаад тэрнээс арай томыг авна. За тэгвэл би хийгээд арай жижигхэн аваад барьж агаад төгсгөл хэсэг дээр нь нуглаад Томыг авна. би болохоор энийг сая ингэж харчаад би яаж хийдэг юм болоо гэж бодохдоо би ингэж бодсон. Гэ жижиг ингэж яаж агаад дээрээс нь давхарлаад наачдах юм баг гэж би бодсон чинь арай өөр хийдэм байх тийм ээ. Тэгээд энийг дараа нь ингээд хамгийн сүүл нь ингээд жаахан хэсэг үлдээгээ хаачлана. Аа. Хоёр дэлбэтэй хахад болохгүй ингэж. Надад болохоор ийм их үлдсэн чи би дахиад нэг хийж үү. За. Би ингээд 3 дэлбэтэй цэцэг гинэ. Холонгийн 2 дэлбэтэй тий. Минийх нэг дэлбэгээр илүү гэсэн юм байна. Тэгээд баг зэргийг үлдээгээд Бусдуудыг нь хаачлана. хаашд яаж ажиллах уу? Хаачлахтаа За ингээ хайчилчлаа. тэгээд үлдсэн хэсэгт нь жаахан юм цав төрхөн. Зүгээр цаасын цавуугаар түрхэж болох уу? Болохгүй тэгвэл сайн наалтдаг байхгүй юу? Тэгэхээр энэ ямар цав юм бэ? Энэ юм чингэн цав. Тарагшиг үнэрт хин тийм ээ? Тэгэхээр магадгүй аав ээж нар маань мэдж байгаа энэ бол тарган цавуугаар сүрэл нааж болдог ах нэ. Би наачлаа. Тэгээд дараа нь ингээд энэ сүрлээ ингээд нөгөө энэ дэр нэг нааж өгдөг. Цаасан дээрээ юу? Тэгтээ наахтаа ингээд заавал ингээд ирмэг бүрийг нь ингээд хариулж ингээд цавуугаа төрөх. Цаванда наахтаа одоо сүрлийнхаа ирмэг бүдээр нь цавнаас сайн нааж өгөөд тэгээд цаасан дээр наад юм шогтдээ. Тоглолтын чинь нэрийг хэдэг зарлцсан юм бэ? Тоглолтод нөгөө нэг юу ч гэсэн тоолоог байгаас. Юу ч талаа юм. Тэгвэл таалж үзээрэй заяа. Чи тоглолтын нэрийг юу хийдэг вэ? Тоглолтондоо ер нь нөгөө юу ингээ сүрлэн сүлээд тэгээд сүрлэн наамл хийдэг. Юу ч гэсэн. Сүлээд цэвэрлээд, эндүүддээ тэгээд даадаг тий. Тэг эхлээд ингээ нөгөө цаасаа ингээ хэлбэрт оруулаад ингээ ийм тусгай зориултын цаасаар хаачилдаг. Тэг хаачлахтаа заавал ийм тэгшгэн хаачилдаг. За. Энэ дээр бас хийсэн мэт тийм ээ. Ягаан цаасыг нь маш гоё хэвтгий бардаг. Хэвтэй хайж юм байна. За тэгээд дараа нь ингээ энийг хаачил бэлэн болохоор нөгөө энэ ингээд тусгаарлалтын ийм зузаан цаасан дээр ингээд нааж. Дээдлийнхээ хаажсан цаасыг тусгай зузаан цаасан дээр нааж өгнө. Наахта бүгэлтэн наах уу цавуугаа төрөхгүй. Цавуугаа нэг жаахан төрхөн. Тэг яагаад гэвэл жаахан ирмэг гарч үлдэх болохоор тэгээд жаахан төрлөх юм. Баг зэрэг гэж байна. Олон чи ирээдүйд томолоо ямар хүмүүлийг бодож байна? Ирээдүйдийн сүрлэн авал ядаа багш бол хийж. Тийм үү, ямар гоё юм бэ? За дүүжсэн мундаг сайн багш хатад олон хүмүүсийн сүрлээр яаж нааж, яаж гоё зүйлс гэдгийг зааж өгөөрэй заяа. Чи ангийнхаа найзуудад багшаага байхгүйгээр зааж өгчээсэн үү? Зааж нөгөө сүрэл байхгүй болохоор нэгсэн яадаг байт. Гэхдээ нэг удаа зааж өгчээсэн удаа тий. Чи бас сая надад заагаад өчлөө бас манай үзэгч найзууд зааж өгч ин гэсэн үгтэй. Тэгэхээр чиний хамгийн анхны шавч нь би болж ин гэсэн үг тийм ээ? Би тэгвэл холонгийн анхны шав болсон. Тэгээд би бас сүрлээр ингэж хийж үзнэ. Болсноо. Одоо энийг ингээ эвтих нааж өгнө. Бас тэгшгнээ хэрэгтэй байх тий? Яг ингээд танайг адилхан. За одоо яг адилхан хэмжээтэй боллоо.
Аха. Тэгээд дараа нь болохоор ингээд энэ эргэн бүрийг ингээд цэцэг шиг ингээд нааж өгдөг. Би ингээд барьж яах вэ? Энэ цавуу ер нь хэр хурдан хатдаг вэ? Энэ цавуу ер нь нэг тийм ч хурдан хатдаггүй шүү дээ. Чамд ер нь чөлөөт цаг гэж гардаг уу? Чөлөөт цаг нэг жоохон л гарсан. Жаахан гарсан чөлөөт цагында чи юу хийдэг вэ? Жоохон гарсан чөлөөт цагында заримдаа ном уншдаг. Тийм үү? Ямар ном уншдаг? Нөгөө тийм англи хүүхдийн монгол зохиол. Англи хүүхдийн монгол зохиол гэхээр ямар зохиол аах вэ? Заримдаа монгол зохиол уншдаг. Тэгээд заримдаа болохоор тийм англи зохиол уншдаг. Англи хэл дээр уншдаг гэсэн үг тийм. Тэгвэл ч мундаг англи мэд юм байна да тий. Ямар ч сайн ном уншаад онц сурах хэрэгтэй шүү тий. Хүүхдүүд бид нэрээ хамгийн чухал зүйлс мань онц сурах хэрэгтэй. Чи сургуулийнхаа ангийн найзуудад сөрөглөн намтаар юм хийж байгаа гэж хэлсэн үү? Хэлсэн. Яаж хэлж авч байна? Юу гэж найзууд нь? Найзууд нь ямар гоё юм бэ? Тийм үү. Чи цэцгээ аваад үзүүлсэн үү? Үзүүлсэн. Тийм үү. Сарх юмсан гэж байна. Манай үзэгч найзууд маань ч гэсэн одоо ойлгийг хараад холон шиг ийм мундаг гоё юм сарх юмсан гэж бодож байгаа бах та. Тэргэн тайранд байгаа хүмүүстээ сайн сурсан зүйлээ сайн зааж өгөөрэй заяа. Ингээд цэцгийн хэлбэрт оруулаад. Хааж байна. Тэгээ бас ийм ингээ навч байгаа. Нөгөө цэцгийг ийм ингээ бүрэн хийхээсэн бол навчийг ингээ жаахан хэвэнд оруулаад ингээ гуралжилж хийж болдог. Навчин жоохон зөөвөн гурвалжин хэлбэрийн навч байна тийм ээ? Багшаалал сайн багшаалах баха. Уулал өмнө багш алгыг хүсдэг байсан. Хүсдэг байсан. Миний багшаалал гэж боддог гэсэн. Эхэндээ нөгөө тооны багш олъё гэж тэгээд дараа энэ дэслээс хааш ингээд сонирхолтой юм байна гэж бодоод тэгээд нөгөө сүлэн наавал юм багш олъё. Сүлэн наавал багшаалал гэсэн юм тий. Та ямар ч гэсэн манай голоо батгүй томолоод багшаалах юм байна. Би бас нааж үзнэ нэгийг. Би бас зөвөндөө буухан хагаад тах шиг байна. За маа чи наагаарай. Бас дээрэс нь ингээ наахтаа сайн дарж өгдөг тэгэхгүй бол ингээ салан унцдаг. Дарж өгөхтэй байна. Гээд хаанга бэлмэлсэн үү? Үгүй одоо дээрэс нь ингээ нөгөө энийг нөгөө цэцэгний ингээ цэцний голыг бас ингээ зүүгээр ороогоод ийм сүрэлэнд ингээ зүүгээр ороогоо хийж болдог. Тэгэхдээ нөгөө ингээ гараа ингээ хатгах нөгөө магадлал маш их гэдэг. Тийм болохоор том болоод сайн чаддаг болоод зүгээр хийх хэрэгтэй юм тийм ээ? За ингээд бэлэн боллоо. Баяр хүргэе. Үзэгч найзуудаа харуулаарай. Сүрлэн, намлан, цэцэг тийм ээ? За тэгээд бидэрт маш гой сонирхолтой зүйлсийг зааж өгч бас гоорлынхаа тухай өөрийнхөө юу сурч мэдсэн талаар манай үзэгч найзуудад бас надад зааж өгсөн чамд маш их баярлалаа. Тэгээд том болоод мундаг сайн багшаалаарай заяа. За тэгээд өнөөдөр манай нэвтрүүлэгт байсан гот бид хоёр ямар үг хэлдэг чи мэдхөө? Мэдэн ш. Тийм юу гэж хэлдэг лээ? Нисдэх үрээдэл дээр нисгээ гэдэг харин шийдэрхэн болохоор нөгөө харанхуйч гэрэл дээрээ гэдэг. Яг зөв. Хоёул миний үгийг хамт хэлдэг хөө. За тэгээ Горай найзуудаа харанхуйч гэрэл дээрээ. Хааны хүүхдүүдээ баяртай энэ удаагийн дугаар энд өндөрлөж байна. Баяртай.